Сансарт хамгийн анх ниссэн амьтдын түүх. 1940-од оноос эхлэн Америкийн нэгдсэн улс зөвлөлт талбайд улсын эрдэмтэд төрөл бүрийн амьтан сансар огторгууд хөөргөж туршилт хийсээр байсан юм. Зорилго нь хүнийг сансарт хөөргөж эсэм мэнд буцааж ирүүлэх чадвартай болоход чиглэж байв. Анх нацистууд 1947 онд Нази V2 пуужинд нэгэн төрлийн ялгаануудыг тээвэрлэн 110 км өндөрт хүргэж үтсэн байна. Үүнээс хэдэн жилийн дараа НАСА-гаас Альберт нэртэй хэд хэдэн сармагчингуудыг пуужинд суулган хөөргөж туршсан ч тэдний хэн нь ч амьд үлдээгүй байна. Зөвлөл талбайт улс Америкийн нэгдсэн улсын хийсэн амьтдыг пуужин сансрын хүлэгт суулган хөөргөсөн туршилтууд бүгд бүтлгүйтэж тэр бүртээ амьтдыг золиосож байсан гашуун түүх бий. 1951 оны 9-р сард Америкийн нэгдсэн улс Йорик хэмээх сармагчинг сансарт хөөргөсөн 72 км-ийн өндөрт гараад их дэлхийдээ амьд буцаж ирсэн анхны амжилттай тохиолдол болжээ. Энэ туршилтын дараа эрдэмтэд хүнд үрстэй амьтныг сансарт хөөргөн эсэм мэнд буцаан авчирч чадах болсноо дэлхий дахинд зарлав. Үүнээс хойш элдв шавж хуулган харах туулай зэргийг зөвлөлтийн эрдэмтэд сансарт туршиж эхэлсэн байна. Лайка нохой. Москвагийн гудамжнаас олдсон тэмэл нохой Лайка дэлхийн анхны сансрын нисгэгч нохой болсон төдийгүй хүн төрөлхтний түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдсэн билээ. Харамсалтай нь Лайка дэлхийгээс үрд явсан юм. Зөвлөлт талбайт улсын анхны хиймэл дагуул сансар огторгууд хөөрч дэлхий дахины гайхуулснаас 1 сарын дараа удирдагч Никита Хрушев хувьсгалын яруу алдарт 40 жилийн ойгоор амьд биет сансарт нисгэн тэмдэглэхийг хүссэн гэдэг. Москва хотын гудамжнаас олдсон тэнүүлч жингэр олон зуун эзэнгүй амьтдаас төвчээр эсэргүүцэх чадвараараа нэг нь нохой шалгарчээ. Лайка хэмээн нэрлсэн түүнийг хэдэн хоног бэлдсэний эцэст Спутник 2 сансрын хүлэгт суулган сансрын удамд үтсэн юм. 1957 оны 11-р сарын 3-ны өдөр Лайкаг суулгасан Спутник 2 хүлэг дэлхийн татах хүчний нөлөөллөөс гарч тойрог замд оров. Ердөө ганц сарын дотор бүтээсэн Лайкагийн суух хүлэгт түүнийг дэлхийн татах хүчнээс тасрах үед барьж байх төмөр бүсээр бэхэлж хүлгийн бүхээгийг нүүрс хүчлийн эсвэл хүчил төрөгчөөр цэнэглэн бүхээг тоторох хэм 15 хэмээс давах үед ажиллахаар тохируулсан салхивчтай байжээ. Цоо шин содон ууг явдал 5-7 цагийн дараа халуун агаар балмагдалд орсон Лайкагийн өнгөлөөр төгсгөл болов. Тухайн үед Лайкаг суулгасан хүлэг 7 хоног сансраар аялсан гэж зөвлөлтийн удирдагчид мэдэгдэж байсан ч тэр нь худлаа байсан юм. Лайкагийн өвхлийн шалтгаан бүр сүүлд 2002 онд л тодорхой болсон хэд халуун агаар хүчил төрөгч дутагдан балмагдалд орсон явдал гэж судлаачид тайлбарласан байдаг. Хүн төрлөختөн сансрын тойрог замд хүлгөн хүргэж хүнийг сансарт хөөргөн эсэм мэнд буцаан авчрах зорилготой хийсэн энэхүү туршилт сансар судлалын түүхэнд онцгой хувь нэмэр болжээ. Лайка гудамжнаас олж тэжээн бэлдсэн зөвлөлтийн биологч Аделия Котовска дэлхийг 9 удаа тойрсон Лайкагийн нислэг сансар судлалын ирээдүг эхлүүлсэн гэж өгүүлээд жингэр нохой сонгосон шалтгаанаар шээгтээ хөлөө өргөдөггүй нь сансрын хүлэгт бага зай эзлэх онцлогоороо эрхчин нохоноос давуу талтай байлаа хэмээн дурсжээ. Энэ нислэгээс 3 сарын өмнө Чейка Лисичка хэмээх 2 нохой суулгасан хүлэг сансарт нисгсэн боловч нислэг амжилтгүй болж хүлэг сүрч байжээ. Амьтны эрхийг хамгаалах байгууллагын өнөө хүртэл эсэргүүцдэг амьтны эсрэг хийсэн хүн төрлөختний хамгийн том гэмт хэрэг болсон уг явдал Лайкагийн амьдралд цэг тавьсан ч сансарт гарах хүний хүслийн ирээдүг нээсэн юм. Тэрхүү Спутник 2 хүлэг 1985 оны 4-р сарын 4-нд дэлхийн агаар мандалд орж ирэн бутарч унахтаа дэлхийг нийт 2570 удаа тойрсон байжээ. Гэхдээ Спутник 2 хүлгөөр хийсэн Лайкагийн нислэг сансар судлалын түүхийг нээсэн гэж хэлж болно. Энэ нь хүн төрлөختөнд дөнгөж 2 дахь удаага тойрог замд хүлгөө хүргэсэн мөн анх удаага амьд биетийг тойрог замд хүргэсэн явдал байлаа. Лайка амьд амьтанд тойрог замд хүрсэн анхны тохиолдол байв. Белка Стрелка 2. Харин Лайкагийн дараа 1960 оны 8-р сарын 19-нд Белка Стрелка хэмээх 2 нохойг анх удаа тойрог замд хүргэн нэг өдрийн дараа эсэм мэнд буцаан газарт олов. Белка Стрелкагийн нислэг амжилттай болсны үр дүнд 1961 онд анх удаа хүн сансарт хөөрсөн нь Юрий Гагарин байлаа. 1960 оны 8-р сарын 19-нд зөвлөлт талбайт улсын Спутник 5 сансрын хүлгөөр дэлхийгээс анх удаа амьд амьтан сансарт нисэж байжээ. Нислэг 25 цаг үргэлжилж дэлхийн тойрог замыг 17 удаа тойрчээ. Нислэгийн гол зорилго нь амьд амьтан сансарт гарснаар биед нь ямар нэг нөлөө үзүүлэхийг туршиж үзэх явдал байв. Сансарт нисэх олон ноход бэлдэж байснаас Белка Стрелка 2 хамгийн дуулууртай бөгөөд сэргэлэн тул сонгогдсон байна.
Мөн нохотод олон шаардлага тавьж байжээ. Нохой цагаан өнгөтэй байх. Энэ нь нислэгийн явцад камерын дүрсэнд сайн харагдана. Би жижиг буюу 6 кг-аас дээшгүй жинтэй. 35 см-аас өндөргүй биетэй байх. Энэ нь сансрын хөлөг жижиг байсан ба түүнд зориулж нохой жижиг байх ёстой байж. Мөн хэрвээ туршилт амжилттай болвол нохоонууд алдарших тул өхөөрдөм хөөрхөн байх ёстой гэсэн шаардлага тавьж байсныг Белка Стрелка хоёр бүгдийг нь хангасан тул тэр хоёрыг сонгожээ. Анх энэ хоёр нохооны жинхэнэ нэр нь Альбина Маркиза гэдэг байсныг гадаад нэр хэмээн үзэж орос нэр өгчээ. Белка Стрелка хоёр нь ямар нэгэн цэвэр үлдээгүй жирийн ноход байжээ. Туршилтын нислэг амжилттай болж хоёр нохой эрүүл сарвал ямар нэгэн гэмтэл савгааг өөрчлөлтгүй их дэлгийтэй газардсан байна. Белка Стрелка хоёртой хамт саарал туулай, 42 хулгана, 2 харах болон олон тооны өв сургамал замаг хамт нисгсэн цөм 9 минут газарджээ. Сансраас ирсний дараа энэ хоёр нохоон алдар дэлхийгээр нэг тарж хамгийн алдартай ноход болжээ. Белка Стрелка хоёрыг хүүхдийн цэцэрлэг сургуулиудаар урьж залж, тэдний тухай хүүхдийн кино, ил захидал, шуудангийн марк бүтээгдэж жинхэнэ алдартангууд болжээ. Сансарт ниснээс хэдэн сарын дараа Стрелкан жирэмсэн болж 6 эрүүл гүлэг гаргасны нэгийг нь Никита Хрушев Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Джон Кеннедигийн эхнэр Жаклинд бэлгэлсэн байна. Белка Стрелка хоёр инх тунх амьдарч зам ясаараа хөгшөрч нас орсны дараа чихмэл болон Оросын сансар судлалын музейд үзбэн болгон тавьжээ. Энэ хөлгөөр зөвлөлтийн сансрын сүүлийн үеийн төхөөрөмжүүдийг туршсан бөгөөд үүний дараа 1961 оны 4 сарын 12-нд Юрий Гагарин сансарт ниссэн анхны хүн болсон юм. Хэм сармагчин. Хэм хэмээх нэртэй шимпанзе сармагчин сансарт хөөрсөн мөчнүүдийн анхдагч болж ниссэн юм. НАСА-гийн эрдэмтэд сансарт нисгэх сармагчинг сонгохын тулд 6 сармагчин тэжээж бэлтгэж байжээ. Сансрын хөлөг хөөрх үеэр гялсих гэрэлд үзүүлэх, хариу урвалыг эрэг болгохоор сургаж байсан тэдгээр 6 сармагчнаас Хэм шалгарч чаджээ. Тиймээс түүний нэр сансар судлалын шинжлэх ухаанд хүндтэй байр суурь эзэлдэг. Хамгийн азтай нь түүний нислэг сансарт ниссэн анхны нохой шиг хувь тавилангаар төгсөөгүй юм. Хэм 1961 оны 1-р сарын 31-нд Меркури Редстоун 2 хэмээх хөлгөөр дэлхийгээс 640 км зайд нисч дэлхийн тойрог замаар 3 цагийн турш 250 км аялсан юм. Сансарт илүү удаан байх боломж байсан ч хүчил төрөгчийн дутагдлаас болоод эргэн газардах шаардлагатай болж байжээ. 3 цагийн сансрын аяллаа дараа их дэлхийдээ ирсэн Хэмийн биеийн байдал ердийн байсан төдийгүй аяллаас сэрмэгцээ нэг алим талж үрж идсэн байна. Энэ хүндтэй ажлын дараагаар тэрээр 17 нас хүртлээр Вашингтоны үндэсний амьтны хүрээлэнд амьдарсан сансраас эсэн мэндэрж дэлхий дээр хамгийн удаан амьдарсан цор ганц амьтан гих цолыг түүнд авчирсан билээ. 1968 он гэхэд зөвлөлт талбайд улсын сансар судлаачид сансрын тойрог зам болон сарлуу яст мэлхий ялаа цох хорхойг хүртэл илгээжээ. Тэдний араас мэлхий, муур, аалц хүртэл сансарт хөөрөв. 1969 онд хүн төрлөختөн саран дээр мөрөө үлдээснээс хойш сансар дэлгэх амьтдын цуваа түр намжжээ. Өдгөө хүн төрлөختөн дэлхийн татах хүчнээс гарахаар мөрөөдөж судлаж байсантай адил ангараг гариг руу хүн илгээхээс өмнө ямар нэгэн амьтан илгээж туших тухай санаа яригдсаар байдаг. Гэвч 21-р зуунд энэ асуудал нь илүү төвөгтэй маргаан дагуулсан сэдэв болжээ. Учир нь бид амьтны эрхийг өндөрт тавьдаг нийгэмд амьдарч байгаатай энэ бүхэн холбоотой. Шинжлэх ухааны элдв туршилтуудыг амьтад дээр хийдгээс гадна үснээс арьс махыг нь ашиглах нэрийдлэр одоо ч хөнөөсөр байгаа. Адгуусан амьтдын хүн төрлөختөнд хүргэж ирсэн ач тусыг тоочод баршгүй билээ.